Тэгвэл багш нарын жагсаалд эмч нар нэгтгээ илэрхийлж маргаашнаас эхлэн жагсаар болсон. За учир нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг 10 дугаар сарын 1-ээс 30% таасан байна. Үүнээс үүдэн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. За тухайлх юм бол Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд төрөөс олгодог чихрийн шижин унал таталтын эм тасалдсанаас өвчтний ар гэр эмчийн биед халдсан хэрэг гарчээ. За түүнчлэн тус төв эмч ажилтнуудынхаа цалин тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Ард түмний уур бухимдал дээд зэгтээ хүрж байна. Энэ дээд зэгтээ хүрсэн байдал нь болохоор залуу эмч миний хувьд бол нэгд өдөр бүр хүнд байр зодуулсан ар гэртэн зодуулсан хэрэг хүртэл гарлаа. Сандал бариад бүр чулуудаад ингээд айхтар хэрэг болсон. Цагдаа дуудаад ингээд арга хэмжээ авахлахаар явж байгаа. Тэгээд одоо ийм л байдалтай байна. Одоо тэр нийгмийн санхүүжилт буурсантай холбоотойгоор наад захын хэрэг. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 4-р тогтоолоор 3-р сард өвчлөлийн архаг зочмог төлөвлөгөөт гэж 3 ангилж квот тогтоосон. Ингэхдээ архаг өвчлөлийг эрүүл мэндийн даатгалын сангаас огт санхүүжүүлэхгүй. Зочмог төлөвлөгөөт өвчин санхүүжилт олгогч төлөвлөгөөт тооноос хэтрвэл 80% нь санхүүжилт олгож үлдсэн нь олохгүй байх шийдвэр гарчээ. Одоо эрчимтийн тасд авж байгаа заалтууд хүртэл бас өөр байгаа. Заалт нь үүсэх юм бол эрчимт руугаа аавна. За үнэхээр тэр архагийнхын ковотыг одоо бид нар ингээд авч чадахгүй байх тохиолдол одоо гарч штэ. Ер нь бол одоо яг тэр ковотондоо таарж ажилгээд одоо ингээд цаанаасаа ийм байдал үүсчихээр одоо бас ойлгохгүй л байна л да. Тэр хэцүү байгаад. Манай дүүргийн хувьд болохоор 3 дугаар шатны эмнэлэг бол одоо ингээд дараагийн одоо 2 дугаар шатны эмнэлэг рүүгээ эвтэн эмчлүүлээ гэдэг ингээд буцаадаг. Гэтэл манай 2 дугаар шатлал бол буцаах газар бол байхгүй. Ер нь бол одоо төгсгөлийн эцсийн зогсоол гэсэн үг байхгүй. За ингээд архаг өвчнүүдийн хөндрөлүүдээр одоо илгэний хатуурал байдаг. За энэ зүрхний дутагдлууд байдаг. Хаван хавдрын тулчихсан ийм хүмүүсийг чинь бид нар ингээд амьсгалын дутагдлалд орсон хүмүүсийг яг тэр ковоттой тааруулаад ингээд буцаагаад авах бас хэцүү. Тэгэл одоо яалтч байхгүй авлаа гэхэд нөгөө санхүүжилтийн ковотлоос гэтрээ явсан тохиолдолд даатгалаас мөнгө нь олгогдохгүй гэсэн үг байхгүй. За яг ийм байдалтай хүмүүсийг одоо ингээд яг тэр мөнгөндөө тааруулаад үйлчлэхэд бол эмч хүний хувьд бол үнэхээр хэцүү. Сонгон хайрхан дүүрэг хүн ам олонтой учраас эмнэлгийн үйлчлэгээ авах иргэд ч үүнийгээ дагаад олон байдаг. Зөвхөн чихрийн шижингийн өвчтэй хяналтад 2000 иргэн байдаг. Гэтэл эдгээр иргэн эм тариагаа хийлгэж чадахгүй хуваараа авах эсбөгөөс амин нэрсдэх нөхцөл байдалтай байна. Энэ мэт иргэд олон жил даатгал төсөн ч эрүүл мэндийн үйлчлэгийг авч чадахгүй байгаадаа бухимдлаа. Манай энэ дүүргийн эмнэлэг бол их сайн үйлчлэгээтэй хүмүүс нь хөнгөн шуурхаа үйлчлдэг байсан. Тэгээд эмээ шүд өвдөд үнэтэй болцсон гэд дуулаад жаахан хэд хоног тисэх гэсэн чи тисч чаддгүй. Тэгээд шүдээ авахлах мөнгө байдгүй 40,000-аар аавна гинэ минийхөө нэг шүд. Тэгэхээр чин зэрэг эмээ нь одоо мөнгөө төлж чадахгүй. Ингээс хууч энэ та эрүүл мэндийн сайд бол одоо энийг сайн сонсох хэрэгтэй. Бид нарыг одоо өөх гэж байгаа мó яаж төр засаг энэ сайд дарга нартай их гомдож байна. Даатгал бидний одоо насаараа ажиллаад эрүүл мэндэд одоо би 32 жил нийгэмд даатгал төлсөн. Тэгээд энэ даатгал одоо хаашаагаа орсон юугаа хийж байгаа юунд үйлчлэж байгааг нь одоо үнэхээр тодорхойг болоод юу ч байх болцсон гэж эмнэлгийн үйлчлэгээ ингээ авч чадахгүй. Эмч нар эрүүл мэндийн салбар илгээрээ мөлхөж байгааг хэллээ. Учир нь Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн төсвийг таньж сард 799 сая төгрөг төсөлсөн байна. Үүнийг арай ядан хүргэж байтал 10 дугаар сараас энэ санхүүжилтийг дахин таньж 10 дугаар сард 580 сая төгрөг, 11 дугаар сард 592 сая төгрөг, 12 дугаар сард 235 сая төгрөг болгожээ. Мөн тус эмнэлгийн, эмнэлгийн хэрэгслийн өр 2.3, татварын өр 2.2 тэрбум төгрөг болсон байна. Бүх юм нь болж байгаа юм шиг ингээд байгаад байдаг. Одоо 10 сарын цалин байхгүй, 11, 12 сар ингээд цалин тэр чигтээ байхгүй. Дээрэс нь энэ хүмүүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариа, эм боох материал, энэ том байшингийн зардал гээд ийм юмуд ерөөсөө байхгүй болчиход ингээд бийж. За тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтэнд ямар хүндрэл учраад байгааг энгийн жишээгээр тайлбарлая. Жишээ нь Сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 1 жилийн санхүүжилтийг 100 сая төгрөг гэж жишээ болгон авч үзэх юм бол 30-аас 40%-ийг нь танаад 60 сая төгрөгөнд үйл ажиллагаа явуулах юм үүрэг өгсөн гэсэн үг. Гэтэл 10 сарын 1-ээс үлдсэн одоо энэ 60 сая төгрөгөнд үйл ажиллагаагаа явуулна чадан ядан хүргэж байтал дахин одоо 28%-аар тааснаар тус эмнэлгийн хувьд үйл ажиллагаа явуулахад эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч эхэлсэн байна.